Сүдэн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Бадам Сүрэнг мөн студид өрөөд байна. Орой минь төргий. Баярлалаа орой минь. За тэгэхээр өчигдрийн засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу одоо энэ шийдвэр хизээнээс хэрэгжих эхлэх үү? Тэ? Гол агуулгыг бас манай үзэгчдэд танилцуулбал. Газрын тухай хууль өөрчлөлт оруулалт төслийг засгийн газар санаачлаад тэгээд хилцээд улсын хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон. Энд бол манай яамнаас бол 4 санал өгсөн. Тэгээд 4 саналаас үндсэндээ 2 нь одоо бүрэн тусгагдаж, нэг нь бол тодорхой одоо зохицуулттайгаар тусгагдаж, нэг нь энэ удаа тусгадаагүй байх гэж хэлж байна. За тодруулах юм бол одоо малчтад одоо ногоон тижэл тариалах, за мөн үлжөө хаваржааныхын газрыг эзэмшүүлэх энэ шийдвэр хэрэгжиж эхлэх гэдэг нь шүү дээ. Энэ бол мэдээж одоо газрын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанараа бас яг хэрэгжиж эхэлнэ гэж ойлгох уу? Тий. Улсын хурал баталсны дараа хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. За нэгдүгürt бол малчтын манад бол бэлчээрийн одоо хууль буюу одоо бэлчээрийг өмчлөх ийм одоо зохицуулт байдаггүй. Тийм учраас одоо бэлчээрийг дундаа ашигладаг гэсэн үг. Харин энд одоо бэлчээр газарт өвлжин аваржааны доорх газар болон гүний худгийн цоонгийг малчид одоо эзэмшдэг гэсэн үг. Тэгэхээр энийг нэгдүгürt бол бид хоорондын одоо доод зайг нь тогтоох эрхийг сумын хурлын саналыг үндэслээд аймгийн хурал газар нутгийнхаа бүсийнхээ онцлог тохируулад одоо шийдвэрлэхээр энэ заалтыг бол одоо тусгуулсан байна. Энэ ямар ач холбогдолтой вэ гэхээр нөгөө бэлчээрээ дундаа эзэмшдэг учраас тэр худаг ус хашаа одоо барилга барьсан тэгээ өвлжин аварчаа барьсан тэр орчмынхаа газрыг эзэмшдэг энэ дээр нэлээд маргаан гардаг учраас цаашд бэлчээрийн даацаа тохируулахын тулд тогтоох эрхийг нь бол одоо орон нутагт нь өгсөн гэсэн үг тийм хангаан бүсэд өөр, говийн бүс, талын бүсэд өөр. Энэ бол бэлчээр талах талаас сэргийлэх бэлчээрийн одоо оновчтой ашиглах юм нэг шийдэл гэсэн үг. Хоёрдугаарт нь өвлжин аварчааны газрыг бол ямар хэмжээтэй үн төлбөртэй төлбөргүй өгөх нь бол тийм тодорхойгүй байсан. Тэгэхээр энэ удаа бол тодорхой болгож өгсөн. Өөрөөр хэлбэл 1 га хүртэл хэмжээний өвлжин аварчааны доорх газрыг олгоно. Энд одоо гэр, хашаа, байшин одоо бусад те одоо малаа өсгөж үржүүлэхэд холбогдолтой одоо ийм байгууламжуудыг барих хэрэгтэй гэсэн үг те 10,000 м2 ч үдэ. За энийг бол нэг удаа үн төлбөргүй малчин айл өргөх одоо дундын эрх зэндээ зориулж үн төлбөргүй одоо эзэмшүүлж болохоор. Гэхдээ орон нутаг сум эзэмшүүлэхээр те энэ бол өвлжин аварчааны хувьд нөгөөх нь бол манайхаас өгсөн санал нь одоо тариалангийн бүс нутгаас бусад бүс нутагт тэжээл тарих зориултаар 5 хүртэлх га газрыг малчнаар одоо 3-аас доош үжил ажилласан энэ иргэдэд олгоё гэж. Гэхдээ энэ дээр цаашлаад бол илүү цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тариалан тарьдаг одоо ногоон тэжээл тарьдаг ийм техникийн одоо төрөөсийн үйлчлэгийг бид одоо хувийн хвшлийг одоо хувийн хвшил одоо хэрэгжүүлэх байдлаар гэхдээ төрөөс нэг удаад одоо техник тоон төхөөрөмж хөнгөлөлтөө зээлийн дэмжлэг үзүүлэх байдлаар хувийн хвшил энийг одоо өөрө бизнесийн зарчмаар гэхдээ дээд үнийг бол тогтоож өгөх хэрэгтэй. Нэг га талбайг хагалахад тэдэнд төгрөх, хураахад тэдэнд төгрөх. Тэгэхгүй бол энэ дэндүү одоо зохицуултгүй юм болно шүү дээ. Төрөөс дэмжиж байгаа учраас ингээд малчид бол дундаа 5 гагаа нэгтгээд авч болно. Тэ 10 айл нэгтгээд 50 га болгоод төлөвөнд тусуулаад авч болно. Гэхдээ энийг мөн л сум засаг дарга өргөн мэдүүлж багийн хурлаар хэлцээд сумын иргэдийн төлөвчдийн хурал аль байршилд одоо ногоон тэжээл тарихад урах боломжтой вэ гэдэг ийм байршилд одоо сумын хурал олгон шүү дээ. Гэхдээ энэ дээр бол мэрэгжлийн байгууллагууд бид болон манай одоо геодез зураг зүүн газар мэрэгжлийн одоо ийм хөрсний шинжилгээ хийдэг байгууллагууд хамтарч энэ дээр одоо хэрэгжүүлнэ гэсэн үг. Ер нь бол нөр их ажил болно л гэсэн үг тийм малч дундаа дурын газар очиод одоо тариад урахгүй шүү дээ тийм. Тэгэхээр энийг аль болох одоо хэрэгжүүлэхийн тулд нэгтгэж ингэж зохион байгуулж хэрэгжүүлэх нь бол хамгийн чухал. Нэг санал нь одоо тодорхой зохицуулалтад орсон нь бол бид нар жижиг дунд үйлдвэр эрхлэлтэд зориулж 1000 м2 буюу 0.1 га газрыг нэг удаад одоо үн төлбөргүй болгоё гэдэг саналыг өгсөн. Яг тэгэхээр малчтаа дэмжиж ингээд одоо тэжээл тариалах газрыг үнгүй 5 га хүртэл олгож байна те. Тариалан эрхэлж байгаа одоо 3 жилээс доош доктортой эрхэлсэн иргэнд одоо тариа тарихтан зориулж 100 хүртэл гааг бас одоо нэг удаад үн төлбөргүй эзэмшүүлдэг. Аймгийн төвийн сумын төвийн иргэдэд 0.7 га газрыг амьдрахтан зориулж одоо үн төлбөргүй нэг удаа эзэмшүүл. Тэрэн шиг аж ахуй эрхлэлтэн зориулж нэг 0.1 га газар нэг удаа өгье. Тэгээ энийг бол төс сонгон шалгуулалт хэлбэрээр улс орон нутгийн хөгжлийн бодлогод тухайн шатны хурал нь өөрөө баталсан тохиолдолд одоо тухайн шатны хурал нь энийг одоо төлөвлөгөөндөө тусгаад ийм газруудыг одоо үн төлбөргүй нэг удаад олгоё гэдэг ийм одоо санал руу бидний явж байгаа. Яг бол Монгол улс өргөн удаг нутагтай
бидэрт одоо иргэдээ аж ахуй эрхлэлсээ дэмжихийн тулд нэгдүгürt газар олголт, хоёрт нь дэд үтсийн дэмжлэг одоо тоог цахилгаан тий, гуравдугаарт нь хөнгөлтөө зээл, тэгээ төрийн худалдаа авалт, уул уурхай худалдаа авалт, экспорт, татврын хөнгөлөлт гэдэг ийм нэг 6-7 төрлийн одоо төрөөс үзүүл боломжтой дэмжлэгүүд байгаас тэндээс хамгийн түрүүнд үзүүлж чадах дэмжлэг нь энэ газар олголт. Яг бол газар өөрөө одоо гол газартай байж дээр нүн хөрөнгө оруулалт хийдэг. Өөрийн газараа одоо илүү сайн арчилж одоо хамгаалдаг. Тэгээд тэргээ бас одоо эргэлтэнд оруулж барьцаанд тавьж одоо зээлийн нэг юм одоо банкны шалгуур хангах гэдэг нэг чухал байдаг. Учраас энийг бол эзэмшүүлэх нь зөвөө. Гэхдээ тодорхой стандарттай, тодорхой болцолтой, тодорхой одоо үр дүнд хүрэхээр одоо ийм хэмжээнд эзэмшүүл зөвөө гэдэг. Ийм л одоо дөрвөн саналыг хөргүүлсэн. Тэгээ энэ маань одоо хөдөөчүүн салбарт бол энэ хэрвээ улсын хурл баталвал дэмжүүл хөдөөчүүн салбарт малчтад, тариаланчдад, жижиг дунд үйлдвэрлэл хэрэгчдэд бол ихээхэн одоо чухал ийм төрөөс үзүүлж байгаа гол одоо дэмжлэг байна. За баярлалаа. Баярлалаа. Өдөртөө бид өчигдөр засгийн газрын хуралдаанаар шийдвэрлсэн газрын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн салбарыг дэмжсэн ямар зохицуултууд орж байгаа талаарх мэдээллээс тодруулан хүргэлээ.